Бидний өдөр тутмын амьдрал мэдээлэлээр дүүрэн. Харин хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэдэд энэ мэдээллийг мэдрэх, унших, сурах боломжийг хэн авчирдаг вэ? Хариулт нь Бариал. Бариал бичиг бол зүгээр л тэмдрэх үсэг биш. Энэ бол хараагүй хүмүүсийн эрдмийн хаалга, амьдралын эрх чөлөө, мэдээлэлтэй тэгш хүрэх боломж. Зүүн хязгаар нутгийн адуучин хүн амжил цэргийн албанд мордож баруун хязгаар нутгийг хамгаалан суужээ. За намайг Мөнхбаатар хөвгтөө Сод Эрдэм гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн 12-ийн ангид сурдаг. Одоо бичиг үсэггүй бол ер нь бол нөгөө жишээ нь соёлоос хоцрогдох, тий бусад мэдээллийг дутуу дулмиг авах, мэдээлэлд юм авах чадваргүй байх ч юм уу. Тиймэрхүү асуудлууд их гардаг. Тэгээ Braille бичиг сурснараа энэ маань бага ч гэсэн хөнгөрөөд ирж байгаа. Бичиг үсэгтэй болно гэдэг бол хүний яг суур хэрэглээ. Тэр зэсмээ бол харааны бэрхшээлтэй хүн маань одоо бичиг үсэгтэй болно гэдэг маань бол мэдээлэл авах, нийгмийн харилцаанд бусдын адил эрх тэгш оролцох, боловсрол эзэмших, амьдралын чанар нь бол дээшилж мөн одоо өөртөө итгэлтэй болж нийгмийн харилцаанд бол тэгш боломжтой оролцох энэ маш том ач холбогдолтой. Өнөөдөр Монголд 12,000 гаруй харааны бэрхшээлтэй иргэн бий. Тэдний өдөр бүрийн амьдралд Бариал бичгийн хүртээмж зайлшгүй хэрэгтэй. Одоо багадаа хүүхдүүд Бариал үсгээ сайн сурчих юм бол ер нь дундаа ангидаа, ахлах ангидаа орохоор олон ч хичээл үзнэ. Тэгэхээр нэг уншаад сайн сурчих юм бол дараагийнхаа ангиудад дэвшээд явахаараа бусад хичээлүүд нь хэрэгтэй байдаг. Ер нь Бариал үсэг маань ер нь боловсролын үндэс юм да. Бариал бичгийг хөгжүүлэхэд бид бүгд оролцож чадна. Бид ном хандивлаж болно. Байгууллагаараа тактил тэмдэглэгээ байршуулж болно. Хүүхдүүдэд Бариалын тухай ойлголт түгээж болно. Хараагүй болон ер нь ялангуяа хараагуучдыг шууд 10 төгсгдгөө байсан. Тэгээ 8 дугаар анги төгсгөө. Тэгээд нөгөө бүрэн бус донд гэдэг утгаараа хараагуучид цаашаа суралцах боломжгүй. Яг гэвэл 10 дугаар ангийн буюу бүрэн донд боловсролын гэрчлэл байхгүй гэдэг утгаараа дээд сургуульд орох ч юм уу тийм боломжгүй. Тэр нь боломжийг хязгаарлагдмал байсан. Тэгээд тэр хязгаарлагдмал зүйлээс гарах гэж л ер нь хараагуучдын үндэсний холбооны удирдлагч тэр чиглэлийг Монгол Бариал хэвлэлтэй болохыг чиглэлд ажиллаж ирсэн. Тэрний үр дүн нийт хараагуйч туссан. Тэр одоо хувь хүний хөгжил айгүй нэмэр ханд болсон зүйлээ л хичээлэх гэж байгаа. Бариал бол зүгээр нэг бичиг биш. Энэ бол хараагүй хүмүүсийн гэрэл. Бид бүгд мэдээлэл тэгш хүрэх эрхтэй. Бариалыг дэмжиж, хөгжлийг дэмжиж.